Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулъя. За бидний онцолж байгаа эхний үйл явдал бол өмнөх дэлхийн тойм хөтөлбөрийн төгсгөлд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар цөмийн зэвсгийн талаар зэвсэглэлээр туршилтуудаа иргэн сэргээх иймэрхүү мэдээллүүдийг хийсэн үйл явдлыг яриад дууссан ба. За тэгвэл үүнтэй холбоотой бас дараагийн үйл явдал энэ 7 хоногт үргэлжлэлээ. За энэ бол одоогоос 3-7 хоногийн өмнө Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Буревестник болон мөн цөмийн хөдөлгөөртэй бусад зэвсгүүдийн туршилтыг амжилттай явагдсныг бол мэдэгдэж, за ингээд манай улсын энэ шинэ төвшөнд гарсан зэвсгийн технологи бол дэлхийн өөр хаач байхгүй гэсэн мэдээллүүдийг бол бас хийсэн ба. Үүний хариуд нь Дональд Трамп за бид ч гэсэн цөмийн зэвсгийн туршилтаа сэргээж эхлэх хэрэгтэй болж байна. Энэ хятад бол Америкт гүйцэтгэхгүй тулд гэсэн ийм мэдээллийг бол хийжсэн. За тэгвэл Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 5-ны өдөр буюу лав гарагт холбооны аюулгүй байдлын хурлыг хуралдуулад, за тэгээд Америк нэгдсэн улс цөмийн туршилтаа иргэн сэргээхээр зорж байгаа болон бусад асуудлуудыг бол авч хэлэлцлээ. За Путин энэхүү холбооны аюулгүй байдлын хуралд бол Оросын улбаны улсын батлан хамгааллын сайд Андрей Белоусов, Оросын улбаны улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга Валерий Герасимов тэргүүтээ зэвсэг түвшний албан хаагчдыг бол хүлээн авч уулзсан. За тэдний тавьсан бас мэдүүлгийг бол сонслоо. За батлан хамгааллын сайд Андрей Белоусов энэхүү албаны аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр бол яаралтай байдлаар бүрэн хэмжээний цөмийн туршилт хийх бэлтгэл ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол мэдэгдсэн. Харин зэвсэг түвшний ерөнхий штабын дарга Валерий Герасимов туршилтуудын төрөл хэмжээнээс шалтгаалаад цөмийн туршилт хийхэд шаардлагатай бэлтгэл ажил бол хэдэн сараас хэдэн жил үргэлжилнэ. Хэрвээ одоо зохих арга хэмжээ авахгүй бол Америк нэгдсэн улсын үйлдэлд хариу өгөх боломжоо бол бид алдах болно гэсэн ийм зүйлсийг бол ярьсан байна. За харин Владимир Путин энэхүү хурлын үеэр хэлэхдээ Америк нэгдсэн улс цөмийн зэвсгийн туршилт хийвэл Оросын улбаны улс зайлшгүй тэнцүү хариу арга хэмжээ авах болно гэдгийг бол мэдээлээ. За тэгээд ахлах албан тушаалтнуудад цөмийн зэвсгийн туршилт явуулахад бэлтгэж эхлэх шаардлагатай эсхийг судлах, за мөн цөмийн туршилтад бэлтгэх боломжийг судлах ийм үүрэг даалгавруудыг бол энэ өдөр өгсөн юм аа. За Трампын тэрхүү цөмийн туршилтуудаа иргэн сэргээх тухай мэдээлэлд бол Пентагонд цөмийн туршилт хийх үүргийг бол хэдийнэ өнгөрсөн сарын сүүлээр өгчихсөн байсан гэсэн бас ийм мэдээлэл бол гарсан байгаа. За тэгэхээр тийм учраас энэ ойртоод ирсэн яг бодтой явагдах гээд байгаа зүйл учраас Оросын улбаны улсын холбооны аюулгүй байдлын хурлыг бол энэхүү 7 хоногт яралтай хуралдууллаа. За тэгээд Оросын улбаны улсын зүгээс хариу арга хэмжээ авч судалгаа хийж бүх талуудын зөвшөлтсөл зохицуулалтаар энэ дамжуулж санал шийдлийг өргөн дэвшүүлэхийг Путин гадаад харилцааны яам, батлан хамгааллын яам болон бүх тусгай хэлтсүүд холбогдох байгууллагуудад энэхүү үүрэгдэд байна. За ингээд Трампын цөмийн туршилтыг дахин сэргээх тушаал өгсөний хариуд Оросын улбаны улсын холбооны аюулгүй байдлын зөвлөл бол бас хариу арга хэмжээ авах ийм үйл явдал бол энэ 7 хоногт боллоо. За гэхдээ тэр Америкийн цөмийн туршилтын тухайд бол бас нэгэн мэдээлэл болсон. Энэ юу вэ гэхээр дэлбэрэлт хийхгүйгээр туршнаа гэсэн бас ийм мэдээлэл бол илүүлсэн байна. За энэ 7 хоногт Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөр бас хэд хэдэн үүрэг даалгаврууд чиглэлүүдийг бол өөрийн засгийн газартаа бол өгсөн байна. За үүний нэг нь бол газрын хавар элемент олборлолтын төлөвлөгөөг боловсруулах даалгаврыг засгийн газартаа өгсөн байгаа. За энэхүү төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор танилцуулах ийм үүрэг хугацааг бол товыг бол өгч
засгийн газар даалгавар өгсөнийг Кремлийн вебсайтад бол нийтэлсэн. За дээрээс нь Хятад Умар Солонгос улсуудыг холбосон зам тээврийн дэд бүтцийг сайжруулах үүрэг даалгаврыг бол холбогдох сайд нарт өгсөн байгаа. За гэх мэтчлэн одоо олон үүрэг даалгавруудыг бол Владимир Путин энэ 7 хоногт холбогдох яам байгууллагуудад өгöd байна. За дэлхийн томын дараагийн одоо онцлж байгаа үйл явдал бол энэ 7 хоногийн пүрэв гарагт Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод явагдсан C5 нэмэх 1 форматын одоо дээд хэмжээний уулзалт байлаа. Энэ бол Төв Азийн 5 улс орны удирдагч нар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хийсэн одоо дээд хэмжээний чуулга одоо уулзалт яриа хэлцээ байсан юм а. За тэгэхээр C5 нэмэх формат буюу Төв Аз бол Америк нэгдсэн улсын дэд түвшний чуулга уулзалтад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсэн одоо 5 улсын төрийн тэргүүнэртэй уулзаж, за стратегийн өндөр ач холбогдолтой эрдэс бодисуулах газрын ховор элементийн асуудлаар одоо голчлон хэлэлцлээ. За Төв Азийн орнуудын хувьд бол газрын тос байгалийн эхийн арвин нөөцтэй. Үүнээс гадна хөндөгдөөгүй байгаа үлэмж их хэмжээний газрын ховор элементийн нөөцтэй гэж одоо тооцогддог. Тийм ч учраас энэ салбарт одоо ноёрхож байгаа Хятад улстай одоо өрсөлдөх зорилгоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын засаг захиргаа бол одоо эдгээр Төв Азийн 5 улстай ийхүү яриа хийлээ. За үүний өмнө бол Трамп сүүлд Австрали, Малайз, Тайланд, Япон улсуудтай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах гэрээг бол байгуулж чад байгаа. За түрүү хэлсэн одоо хамгийн чухал асуудал бол энэ газрын ховор элементийн салбарт эдгээр 5 улстай хамтран ажиллах явдал. За тэгвэл энэ салбараас гадна талууд мөн хөрөнгө оруулалтын нэлээд хэдэн гэрээнүүдийг бас байгууллаа. За үүнд бол Boeing компани Америк нэгдсэн улсын одоо онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Boeing компани Казахстан, Тажикстан, Узбекистан зэрэг улсуудад бол одоо онгоц худалдаалах ийм гэрээг бол байгууллаа. За дээрэс нь Узбекистан улс Америк нэгдсэн улсын одоо нис хүчин, за автомашины сэлбэг иданг, за мөн газрын ховор элемент гэх зэрэг Америк нэгдсэн улсад одоо маш чухал байгаа энэ салбаруудад ойрын 10 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийх ийм гэрээ бол бас байгуулагдлаа. За энэ үеэр мөн Казахстан улс Авраамийн энхийн гэрээнд бол нэгдэн орлоо. За энэ гэрээ бол одоо үндсэндээ муслим шашинтай Арабын улс орнуудыг Израиль улс орнууд болон Израилийн харилцааг хэвийн болгоход чиглэсэн одоо ийм гэрээ байдаг. Өмнө нь энэ гэрээнд Бахрейн, Арабын нэгдсэн Эмират улс, Судан, Йордан, Марокко зэрэг улс орнууд нэгдэн орж ирсэн бол энэ удаад Казахстан улс энэхүү гэрээнд нэгдэн орсноор Израиль улстай бол харилцаагаа хэвийн болгохоор болж байна. За энэ мэтчлэн одоо олон хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд бол одоо энэхүү C5 нэмэх 1 форматын уулзалтын үеэр бол одоо нүр дүнд бол хийгдлээ. За Төв Азийн одоо бүс нутгийн орнууд, эдгээр орнууд бол сүүлийн 10 жилийн хугацаанд нэгдмэл гадаад бодлогыг явуулж олон улсын давцанд хамтын дуу хоолой бэхжүүлж чадсан. За энэ нь бол одоо яг тэдний энэхүү C5 нэмэх 1 хэмээх яриа хэлцээний форматаар бол одоо бас батлагддаг. За энэ формат бол бүс нутгийн өөр өгөөжтэй хамтын ажиллагааны бол загвар болж чадсан ба. За тодруулах юм бол энэ Төв Аз болон Америкийн энэ 7 хоногийн уулзалтын өмнө буюу өнгөрсөн 10 дугаар сард Душанбед Төв Аз нэмэх нь Орос гэсэн дээд хэмжээний уулзалт явагдсан байна. За өнгөрсөн 6 дугаар сард Казахстаны Астана хотод бол Төв Аз нэмэх нь Хятад гэсэн дээд хэмжээний уулзалт явагдсан. За өнгөрсөн хавар 4 дугаар сард Самаркандад Төв Аз нэмэх нь Европ гэсэн дээд хэмжээний уулзалтуудыг бол одоо зохиол байгуулсан. За тэгвэл энэ 7 хоногийн Трамптай хийсэн уулзалт бол үүний үргэлжлэл болж байгаа юм. За энэ бол Төв Азийн 5 орны одоо гадаад бодлого ямар өндөр дээд түвшинд явагдаж байгааг бол бас батлан харуулсан ийм үйл явдал болж байна. За харин Америк нэгдсэн улсын засаг захиргааны хувьд бол анх 2015 онд Төв Азийн 5 улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг C5 нэмэх 1 форматаар бол зохион байгуулж байсан. За тухайн үеийн Америк нэгдсэн улсын төрийн нэрмжийн нар Джон Керри бол тэрхүү уулзалтанд одоо оролцож байсан ийм төвхтэй.
За дэлхийн таам үргэлжилж байна. Бидний онцолж байгаа дараагийн үйл явдал бол мөн л Америк нэгдсэн улстай холбогдож байна. Тус улсын засгийн газар тэг зогсолт хийсэн байгаа. За энэ бол өнгөрсөн сард болсон үйл явдал. За тэгвэл энэ тэг зогсолт бол үргэлжилсээр байна. Shutdown гэж ярьдаг. Одоо засгийн газрын үйл ажиллагаа бол тэр чигтээ зогсдог буюу төрийн албан хаагчд бол одоо цалингүй болсон одоо ийм үйл явдал бол байгаа. За тэгвэл энэ shutdown тэг зогсолт энэ 7 хоногт өмнөх одоо shutdown-ыг давсан одоо ийм шин дээд амжилт гэхүү одоо юу гэхүү те рекорд тогтоосон ийм үйл явдал боллоо. За үүний өмнөх одоо олон хоног үргэлжилсэн shutdown 2018 оны сүүл 2019 оны ихэнх хүртэл нийтдээ 35 хоногийн хугацаанд засгийн газрын үйл ажиллагаа бол зогсож байсан байна. За тэгвэл энэ 7 хоногийн лав гарагт энэ удаагийн засгийн газрын үйл ажиллагаа зогссон үйл явдал 36 дахь өдөртөө одоо орсноор шин одоо дээд хэмжээг бол тогтоосон. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улсын түүхэнд одоо засгийн газар нь тэг зогссон, үйл ажиллагаа зогссон хамгийн удаан хугацаанд үргэлжилж байгаа shutdown энд одоо болж байна. За одоо энэ дэлхийн таам хөтөлбөр та бүхэнд хүрж байгаа өдөр бол 38 дахь өдрөө бол одоо үргэлжлэн shutdown бол үргэлжилж байна. За өмнөх одоо дээд амжилтыг бол ийхүү эвдээд байна. За дээрэс нь маш олон сөрөг үр дагавартай ийм shutdown бол болж байна. За энэ нэг одоо нэг хитгэн зүйлээр бас жишээ авч тайлбарлая. За нэгдүгüүрт бол холбооны засгийн газрын 2 сая гаруй ажилтан бол цалингаа авч чадахгүй байдалд хүрээд байна. За зарим ажилтнууд нь зайлшгүй шаардлагатай одоо ажил хийдэг ийм ажилтнууд бол ажилдаа ирж байгаа. Гэхдээ цалингүй зарим нь бол энэ тэг зогсолтын үеэр бол чөлөө авсан байгаа ажилдаа ирэхгүй байгаа гэсэн үг. За Трампын засаг захиргааны хувьд бол одоо цэргүүд за конгрессийн гишүүд буюу хууль тогтоогчид за мөн шүүгчдэд бол цалинг нь хэвийн олгож байгаа. Гэхдээ цалин авахгүй ч гэсэн одоо чухал төрийн ажил алба эрхэлдэг хүмүүс бол одоо ялтчгүй ажилдаа ирж байгаа боловч одоо цалингүй ажиллаж байгаа. За дээрэс нь одоо холбооны засгийн газартаа шууд бусаар одоо ажилдаг гэрээт гүйцэтгэгч нар бол мөн цалин авахгүй ажиллаж байна. За төрийн албаны бус ажилчдад ч мөн энэ нь бол нөлөөлж байгаа. За дээрэс нь одоо маш олон хөтөлбөрүүд бол одоо зогсоход хүрээд байна. За жишээлх юм бол одоо хүмүүст одоо орон гэргүү ажил төрөлхөө хүмүүс гэдэг юм уу те нийгмийн одоо доод давхар ядууст одоо хоол хүнс тараадаг энэ нэмэлт хөтөлбөрт бол олгодог мөнгө бол зогссон байгаа. Энэ санхүүжилт бол зогссон. Тэгэхээр одоо энэ доод давхаргийн хүмүүс одоо хоол хүнс авч чадахгүй байна гэсэн үг. Одоо манайхаар бол хоолны талаан гэж ярьдаг те иймэрхүү зүйлс бол зогсоод байна. За дээрэс нь одоо COVID-19 ханиад том уу бусад одоо вирусын мэдээллүүд бол шинжлэхдэхээ болоод зогссон байна. За тэгээд одоо юу гэдэг бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд боловсрол олгоход чиглэгдсэн Head Start хэмээх хөтөлбөрүүдийн санхүүжилт зогссон байна. За Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол өссөн байна. За дээрэс нь одоо нисэх аяллууд бол бас саатаж зогсоход бол хүрээд байна. За тэг зогсолт ихэснээс хойш одоо энэ 400 гаруй ажилтан бол нисэх онгоцны буудлын ажилтнууд бол ажилдаа ирэхгүй байгаа гэсэн ийм тоо гарсан байна. За дээрэс нь ипотекийн зээлүүд хойшлогдож байгаа. За жижиг бизнесүүдэд зориулсан зээл бол ингээд олон төрлийн зээлүүд гарахгүй болж байна. За тэгээд энэ бүгдийг одоо тооцоод үзэх юм бол Америк нэгдсэн улсын эдийн засагт хамгийн одоо багадаа 7 тэрбум $7 бол хохирол одоогийн байдлаар учирчхаад байна гэсэн ийм тоо бол танилцуулсан байна. За мөн одоо хэрвээ өдөр тутамд одоо энэ тэг зогсолтод цаашдаа ингээл үргэлжлээд яваад байх юм бол хэрвээ одоо тэг зогсолт 6-7 хоногийн хугацаанд үргэлжлэх юм бол холбооны засгийн газар 54 тэрбум $, одоо зарцуулалтыг бол хойшлуулсан гэсэн юм одоо үйл явдал болоод байна. За тэгээд тэг зогсолт одоо Америк нэгдсэн улсын дотоодын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг одоо иргэд бол мэдэхгүй байна. За засгийн газрын тэг зогсолтын үеэрх ажлын байр ажилгүйдэл жижиглэнгийн худалдааны мэдээллүүд бол одоо цуглардгүй учраас яаж хэрхэн нөлөөлж байгаа нь бол бас тодорхойгүй байдалд бол ороод байна. За тэгээд нөгөө Америкийн National Parks гэж ярьдаг одоо үндэсний цэцэрлэг түрээлэнгүүд бол ажиллах боломжгүй байна. За энэ мэтлэн одоо олон зүйлс бол одоо ийхүү
зогсон байдалд ороод байна. За тэгээд хизээ хүртэл үргэлжлэх нь бол тодорхойгүй байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах, Трамп одоо яаж одоо үүнийг шийдэх, Трампын эсрэг цагаараа үүнийг яаж шийдэх нь тодорхойгүй ийм байдалд бол орчиход байна. За дэлхийн тоймын хөтөлбөр үргэлжилж байна. Та бүхэндээ дэлхийн тоймынхаа одоо төгсгөл бас энэ 7 хоногт болсон хэд хэдэн үйл явдлуудыг одоо бас тавчаар танилцуулъя. За эхнийх нь бол энэ сарын одоо 6-ны өдөр Бразил улсад эхлээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын Суур конвенцийн талуудын 30 дугаар баг хурал байгаа. За COP30 гэсэн одоо энэ хурал Бразилийн бэлэн мотноо бол эхэллээ. За энэхүү баг хурлын одоо дэд түвшний уулзалтад нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, за мөн зохион байгуулагч Бразил улсын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва гэх зэрэг нийтдээ дэлхийн 143 улсын төр засгийн одоо төлөөлөл бол оролцож байна. За тэгээд эхнээсээ одоо чуулганы нээлтийг нээж одоо Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва бол илтгэл тавьсан байгаа. За тэгээд одоо энэхүү илтгэлтэй одоо тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн одоо асуудлаар шинэ тайлан бол тайлангийн талаар дурдсан. За тэгээд энэ сард одоо Амазонд болох энэ Амазонд одоо зохион байгуулагдаж байгаа энэхүү уур амьсгалын хурлыг тэрээр үннийг таниулах баг хурал гэж бол одоо нэрлсэн байгаа. За яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр олон жил хэрэгжүүлж ирсэн дэлхийн долларлыг зогсоох санаачлалууд үр дүн өгөхгүй байгааг бол одоо нүүбийн шин тайлан бол харуулсан учраас бидэнд бол бодит шийдэл хэрэгтэй. Бодит шийдлийг энэ өнөөдөр одоо энэ одоо эхэлж байгаа хурлаас бол гаргах ёстой гэдгийг Лула да Силва бол одоо бас ингэж прагматик байдлаар одоо асуудал тандж бол улс орнуудад уриалсан байгаа. За ингээд энэхүү одоо COP30 хурал бол одоо энэхүү Бразил улсад зохион байгуулагдаж эхлээд байна. За дараагийн одоо бидний онцлог үйл явдал бол энэ 7 хоногт дэлхийн анхны 500 тэр бомтон бас мэдлэлээ. За энэ бол Америкийн тэр бомтон Илон Маск байна. За яагаад ийм үйл явдал болсныг бас тавьж танилцуулъя. Тэгэхээр Tesla компани хувьцаа эзэмшигч нар компанийнхаа гүйцэтгэх захирал Илон Маскд түүхэнд одоо байгаагүй хамгийн өндөр үнэлгээтэй цалин урамшууллын багцыг олгохоор бол тогтсон байгаа. За энэхүү шийдвэрийг бол хувьцаа эзэмшигчдийн 75% нь дэмжсэн. За өөрөөр хэлбэл Tesla компани захирлаар одоо Илон Маскыг цаашид өргөжлүүлэн одоо байлгах энэ албан тушаал түүнийг одоо байлгахын тулд хувьцаа эзэмшигчид түүнд 1.80 $, цалин урамшууллын багцыг олгох ийм шийдвэрийг бол одоо гаргасан юм а. За ингэснээр бол одоо тэр бомтон Илон Маскийн одоо хувийн хөрөнгийн хэмжээ бол өсөн нэмэгдсэн байгаа. За ер нь бол Forbes сэтгүүлээс улирал тутамд одоо танилцуулдаг дэлхийн тэр бомтнуудын жагсаалтад бол Илон Маск одоо нэг тэргүүлэл 1, 2, 3 дугаар байрaalаа явж байдаг. Үндсэндээ түүний хөрөнгийг бол нэг 300 тэрбум орчим гэж тооцоолдог байсан бол энэ шинэ одоо шийдвэрийн хүрээнд түүний хөрөнгө нэмэгдэж 500 тэрбумд бол хэмжигдэж байна. За ингээд тэрээр дэлхийн анхны 500 тэрбум $-ын хөрөнгөтэй хүнээр одоо энэ 7 хоногт тодроод байгаа юм а. За энэ 7 хоногт бас нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Албаны бүгд найрамдах Герман улсын Кёлны их сургуулийн одоо эмнэлгийн судлаач нар дохын вирусыг судлах чиглэлд бол томоохон дэвшил гаргаснаа бол зарласан байгаа. За ямар дэвшил гаргасан бэ гэхээр за энэхүү вирусээр халдварласан боловч одоо хүчтэй дархлаа тогтсон 32 өвчтний цусны дээжийг шинжлэх явцдаа дохын вирусыг одоо 98%-ийг нь сармагжуулдаг эсрэг биетийг илрүүлснээ зарласан байгаа юм а. За 800 гаруй хүний эсрэг биетийг ялгаж илрүүлснээс нэг эсрэг биет болох Тэг 4 А Тэг 6 хэмээх онцгой үр дүнтэй эсрэг биетийг бол илрүүлсэн байгаа. За лабораторийн нөхцөлд энэхүү эсрэг биетний вирусыг эсрэг нэвтргээс маш сайн хамгаалж чадж байснаас гадна одоогоор илрүүлээд байгаа дохын омгуудын вирусын омгуудын 98%-ийг саарамжуулж чадсан гэдгийг бол мэргэжилтнүүд онцолсон юм а. За үзэгч та бүхэндээ дэлхийн тоймын хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандсан баярлалаа.